За ёо Google Forms дээр нөгөө нэг цагийн тохиргоо хийхээр айгүй төвөгтэй байна. Зарим багш нарт бас нэг татхаар нөгөө нэг зарим нөгөө нэг татсан нэмэлт цагийн тохиргооны програм нэг бол төлбөр нэхэд нэг бол бахан тохиргоо шаарддаг нэхэд байна. Тэгэхээр арай амар зүйл нь би ингэж бодлоо. Шууд нөгөө нэг юугаар нь хаачвал бас нэг амар байдгийг. Линкээр нь шууд хаачих. Одоо жишээ нь энэ дээр би яг үгээр нийтлсэн гэдгээд за англиар бол publication гэдэг. Их мөртөө энэ яачих. Хариулт түлэн авах. Ингээ хаачих. Эхлээд ингээ хаалга өгч. Одоо 4 цагаас шалгалт авах бол хаалттай линк ингээ тавиад яг 4 цаг гээд энэ дээр ингээ нийчих. За тэгээд 40 минут авах юм чинь өөрөө гараараа цагаа харжаад гараараа энийгээ яг 40 минут болонгоос шууд ингээд хаагаал хадгалах гээд арчих. Тэгвэл хамаагүй амар юм байна. Бусад багшд бүгдэнд нь яах юм. Тэгээ хадгалаад ингээд явуулчих. Энэ хамаагүй амар шүү. За юм.